Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Автартын хамт олноос та бүхэндээ өөрсдийн шинэхэн брэндээрээ мэдчилж байна. Энэ бол манай Yokozo. Гэр бүлийн төлөө уурайтай ийм брэнд байгаа. Тэгээд Yokozo маань өөрөө ямар гарал үүсэлтэй брэнд юм хэрэг анх 6 жилийн өмнө Японы автомашин үйлдвэрлэгч нэлээд томоохон компани захиралтай анх ярилцж байгаа. 6 жилийн өмнөөс анх энэ ярилцж байгаа. Монголын цаг агаар дээр нь агаарын бохирдол тоосчлт тийм ээ. Дээр нь дахиад нэлхсэн эрүүл мэнд гэдэг энэ асуудлууд дээр ихэд юу хийж чадах юм бэ гэж ярилцж байгаа. Yokozo брэнд анх санаалж хийсэн. За тэгээ сүүлийн 3 жилийн хугацаанд бол бид нэр амынх нэлээд идэвхтэй ажиллаад нэлээд олон туршилт судалгаануудыг хийгээд яг одоо бичлэг үзэж байгаа танд хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн боллоо. Автартын хувьд болохоор хамгийн анх үндсэндээ сэвчээрнээс эхэлж ийсэн. Тэгээд сэвчээ гэдэг зүйлээс эхлээд явсаар гаад яваанда нийт 12-3 онд нийт рефчт одоо 95% нь спорт машин сонирхох залуучууд манахаас тоноглоо авдаг, мотороо хөдөлгөөр авдаг ийм болчихсон байсан. Тэгээд улмаар явсаар байгаад 2016 онд 5 мөгд группт ажилд орж байсан. За тухайд ажилд орчоод герман автомашины буюу 5 мөгд групп автомобиль хэлтсийг хариуцж ажилладаг байлаа. Машин дугуй тос гэдэг хэд хэдэн брэндүүд. Тэгээд Өвзигээд брэндийг Монголд оруулж ирлээ. За Өвзигийн Өвзөд холбогдож өөрөө загварын нутал гаргаад одоо Land 200 бүгдээрээ обоо тавьчихсан. Тэрийг хийж илаа. Тэгээд тэр бүгдээс анзаарсан зүйл маань юу гэхээр ерөөдөө Монгол хүн гэдэг зүйл өөрөө брендийг бас бий болгож болох юм байна. Дэлхийн том брэндүүдтэй бид нар бас хамтарч ажиллаж болох юм байна зүйлийг ингээд хэдэд удаа жишээн дээр анхаарчихсан байсан. Тэгээд бас яг түүнийхээ адилаар Японы нэг брендийг Монгол бас амжилттай оруулж ирээд тухайд ажиллаж байгаа хугацаанд тухайн захиралтай нэрж байсан. Тэгээд нөхөр яасан бэгээр Монголд орчичоод нөгөө бронхиттэй хүмүүс нэг уушруу цацдаг шүү дээ нэг юм бөх гээл те. Тэр нь одоо аваад өгөөч гээд. Үгүй яасан бэ гэж зүгээр өгсөн чинь үгүй зүгээр танаа Монголын агаар амар хуурай байна гэдэг хэвхэв. За окей гэдэг. Тэгээ би авч өгч байхдаа бид тэр хооронд ярилцаад ер нь хоёлоо ингээд агаар яриад явцсан нэг үтсэн бид тэр агаар магаар яриад машин дээр ярьсаар хагаад. Тэгээ би ярихгүй юу. Гэхдээ надад нэг ийм санаа байна гэдэг өөртөө хэлэхгүй өөрт нь. Герман автомашинд ороо суухаар ингээд пармарын давхар ямар нэгэн байдлаар шороо моро пөрөгдгөө илүү туу гаднаас өнөр орж маш бага байдаг те. Энэнийг хоёлоо Япон машин дээр хийвэл яадаг юм бэ? За Yokozo брэндийг анх үүсгэн байгуулсан шалтгаан бол бас их сонирхолтой. Миний би сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийт нэг 8 өний хортоп дресер Кандиагийн зохион байгуулад Хятад руу, Солонгос руу, Турк руу гэж явуулж ирсэн. Тэр хугацаанд анзаарсан зүйл маань юу вэ гэхээр мэдээж үүдээ хүний нөөц болцсон хязгаартай бийж тийм аваа баян хүн биш. Хэдэж 1000 хүнийг бол одоо үүд явуулж чадахгүй бах. Гэхдээ өөрхөн чаддаг зүйл уу юу? Өөрөн ганц жоохон ч гэсэн гадаад зүйлэх машинаараа холбогдлолтой зүйлээр яаж энэ дээр юу нийгэмд нөлөө үзүүлж болох юм бэ гэдэг зүйлийг бодсны эцэст болохоор Yokozo брэндийг анх Японы бас нэг компанитай хамтарч санаачлан гаргаж бүтээгдсэн байгаа. Тэгээд юу вэ гэхээр бид нар өнөөдөр нийгэмд болохгүй асуудал аягүй их байна л да. Бид нар бүгдээрээ сайн мэддэг. Агаарын бохирдлын зүйлийг бид нар сүүлийн 20 жил ярьлаа. Яг өндөө дөрвтэй өөрчлөлт гарсангүй. Тэгээд энийг сайжрах хүлээсэрэтэл бидний сайхан дүржсэн хүүхд хүртэл одоо 20 нас хүрчлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар өөрөөсөө хэмжээнд ямар байдлаар арга хэмжээ авч чадах юм бэ гэдэг зүйлийн маань нэг нь Yokozo. Яг тэр Улаанбаатар хотын хувьд өнөөдөр бид нар зам дээр 2-4 цаг төгжрөх нь бол өдөр болгон хэвийн зүйл болчихлоо. Агаарын бохирдол маань дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тавьсан стандартаас 4.5-аас 5 дахин өндөр байгаа. Бүр жилийнхэн 365 оныхаа дунджаар. Үүнээс шалтгаалаад ямар сөрөг үр дагавар гарч байгаа вэ гэхээр Монгол улсад нийт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг уушгины хавдар нэгдүгээр эзэлж байна. За хоёрдугаарт 1000 жирэмсэл тутмын 70 жирэмсэлтэн гидсэндээ амгүй болж байна. За дөнгөж төрсэн няраа маань өөр хүчлэрвшин дутагдaltaй бүтэлттэй болж байна, тийм ээ. Дээр нь 4 тутмын нэг нь тоосон зэрэг харшилтай болж байна. Ийм асуудлууд аягүй их байгаад байна нийгэм. Тэгээд бид нар анзаараад харахаар бусад улсуудыг харьцуулахад бид нар зам дээр маш их төвжирдэг, маш их цаг завыг туулдаг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр автомашиндаа ядаж эрүүл агаараар буюу цэвэр агаараар амьсгалъя гэдэг энэ үзэл бодлын одоо зорилгын төлөө бид нар явсаар хагаад хамгийн эцэст нь Yokozo брэндээ бүтээлээ. Би ерөөс өнөөдөр ярих гээд байгаа юмнууд аягүй товчхон юм аа. Нэгдүгürt Монгол зарагдаж байгаа нийт шүүрний 95% нь дөөрөм шүүр байдаг байхгүй. Хурамчдаг гэсэн үг. Хоёрдугаарт эдгээр шүүрээс гадна жолооч нарын нийт жолооч нарын 98% нь машинда ямар шүүр хийж байгааг юусэн мэддэггүй заяа. Тоодогчгүй бүрийн талаар. Тэгээд зүгээр засварын газрын одоо юу гэдэг механик нь тийм ажиллаж байгаа нөхөр нь энэ шүүр чи муутсан маа солих уу гэхээр нь сольчихийг л хэлдэг. Болохоос биш ямар шүүр хийгээд дээр миний машинд юу гэдэг нь хинч анхаарал тавьдаггүй. Баггүй юу. Тэгэхээр энэ дөөрөм шүүр. Яагаад тэгэхээр
Монгол зарагчны шүүрний 95% дөөрөм шүргээ илчлээ шүү дээ. Тэг үлдсэн цөөхөн 5% нөгөө аль бисны дилерүүд дээр нь зарагдаж байгаа байхгүй да. Тийм ээ. Монгол улсад маань одоо нийт импортоор орж байгаа 40 орчим мянган автомашины 90 орчим хувь нь 7-9 жилийн насжилттай буюу нэг 10 жилийг хилээч гисэн буюу технологид хоцрогдчихсан байгаа даа. Тэгэхээр энд буюу одоо энэ хүмүүст буюу энэ хэрэглэгчдээр зориулаад яа тийм Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өдөртөө өсч чадахгүй байна тийм ээ. Хүн амын маань худалдаа авч чадвар нэмэгдэж чадахгүй байгаа даа гэсэн бид нар энэ хүмүүсийн бас тэглээгээд заавал муу агараар амьслах хэрэгтэй биш тийм. Тэгэхээр одоо 2024 онд гарчихсан Европ автомашинууд, Герман автомашинууд бүгдээрээ ингээд HEPA фильтр буюу PM2.5-тай салууны фильтртэй одоо чинь байна л да. Тэгээ бид нар энэ технологиор Япончуудаар анх одоо санааг нь гаргаж үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ бид нар энэ Япон автомашины хэрэглэгчнэр буюу одоо нийт нийгэм руугаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүлж одоо илүү цэвэр агаар амьсгалах те энэ амьгуу төрөлтүүд байна те жирэмсний бүтэлтүүд байгаа даа те хүүхдүүдийн одоо нэг амьслын замын асуудлууд байгаа даа тоос зүрийг харшил байгаа даа те энэ зүйлийн эсрэг бид нар Yokoza брэндээр нийгэмдээ багчсан нөлөө үзүүлэх гэж бодож байгаа. Yokoza брэнд маань дотор 3 төрлийн бүтээгдэхүүнээр яг одоо хэрэглэгчд хүрэхэд бэлэн болсон байгаа. Нэгдүгээрт хөдөлгүүрийн агаар шүүгч, хоёрдугаарт хөдөлгүүрийн тосны шүүр, гуравдугаарт салууны агаар шүүгч. Ийм 3 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Эдгээр 3 төрлийн бүтээгдэхүүн маань өөрөө манай орны цаг агаар болоод одоо нэлгсэн эрүүл мэнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх тийм зорилготой байгаа. Манай салууны агаар шүүгч нь болохоор энгийн бүх буюу Toyota, Subaru, Nissan автомашинууд таарна. Тэгээд юу вэ гэхээр энгийн шүүрийг бодох юм бол эмнэлгийн стандартыг хангасан HEPA PM2.5 буюу хамгийн нарийн тоосонцор харшлан үүсгэгч бүх элементүүдийг шүүх тийм зорилттой шүүр байгаа. Харин манай мотор агаар шүүгч бол industrial spec буюу тоосчлолтой нөхцөл зориулсан энгийн оригинал шүүрийг бодох юм бол 20% илүү шүүх тийм зорилттой шүүр байгаа. Харин манай 3 дахь бүтээгдэхүүн тосны шүүр маань бол дотроо 2 төрлийн 2 давхар клапантай бөгөөд моторын тослогооны даралтыг унахгүй байх, тослогоо хэвийн байх хангах ийм зорилттой. Ийм 3 төрлийн бүтээгдэхүүнтэй байгаа. Yokoza брэндийг бид нар ямарс нийгэмд өөрсдийн чадхаараа багчсан нэмэр болох үүднээс бий болголоо. Тэгээд удахгүй таны гарт очиход яг одоо бэлэн болсон байна. Тэгээд яг одоо ч бас энэ бичлэгийг үзэж байгаа танд ч гэсэн энэхүү бас Yokoza бүтээгдэхүүн дээжээс өгмөр байна. Бас бидний боломжоор дэмжиж өгөөрэй. Юу гэхээр та энэхүү бичлэгийг үзэж байгаа бол яг одоо өөрийнхөө сошиал сувг дээр шеэр хийгээд коммент дээр ч гэсэн та бидэнд 3 найзаагаа ч юм уу меншн хийж болно. Эсвэл биднэрт урмыг хайрлаж болно тийм ээ. Та тэгээд нийт бид нар энэ бичлэгийн дараа бид нар 10 азтанд тодруулна. 10 азт маань бүтэн шүүрнийхээ хэрэглээг Yokoza брэндээсээ бэлэг болгон авах болно. Автоарт Yokoza брэндтэйгээ хамт байдаг та бүхэндээ баярлалаа.